За натурализм. За натурализм гэсэн энэ ойлголт ер нь байгалыг байгаагаар нь л ойлгоо. Байгаль бол байгаагаар л байна. Гэсэн одоо хүн байгалыг хэрхэн ойлгож түүнтэй харьцах ийм одоо философийн тогтгон нэр томьёо. За натурализм өөрөө одоо нэлээд одоо олон зуун жилийн бас түүхтэй анх одоо хүмүүс бол байгалыг харж, байгалыг гайхаж, байгалыг шүтэж, байгальд утга учир өгж явсан түүхтэй. За өнөөдөр бид нар байгалыг бол тэр үеэс шал өөрөөр одоо ойлгож, түүнд шал өөрөөр үнэлгээ өгж, байгальтай арай л өөрөөр өнөөдөр харьцахгүй болохгүй болсон юм цаг үе. За натурализм ер нь яг юу гэж хэлдэг вэ гэхээр ерөөсөө энэ хорвоо дээр байгаа бидний бүхэл амьдрал утга учир бүгдээрээ байгалийн л зүйл. Байгаль л өөрөө бүтээсэн. Байгалийн бүтээл гэсэн ийм одоо онол дээр тогтдог. За энэ онолын цаад одоо хэлэх гээд байгаа зүйл нь юу гэвэл байгалаас гаралтайгаар л бүх зүйлийг тайлбарлаарэ. Тийм натураас гаралтайгаар л бүх зүйлийг тайлбарлаа. Тийм байгалаас гаралгүйгээр тайлбарлах ямар ч боломжгүй. Тиймээс байгаль одоо их гэдэг шиг байгалаас л одоо эхлэлтэйгээр тайлбарлаарай гэдэг. За натурализм хүн төрлөختөнд ойролцоогоор нэг 16 17 дугаар зууны үед маш их одоо яригдж ирж байгалыг одоо судлаж, байгалыг ойлгож, байгалыг мэдэх гэсэн ийм натуралистууд гарч ирсэн. За энэ натуралистууд бол ерөнхийдөө физикчд байдаг. Физик аргаар окторгүй, атом молекул энэ бүх биетүүд, энэ байгалийн бүх одоо бүтээсэн энэ бүтээлүүдийг ойлгож түүний гарал үүсэл эхлэлийг нь одоо судалж ирсэн хүмүүс бол физикчд. За хоёр дахь том одоо натуралистууд бол одоо химичд, бид нар одоо мэдж байгаа химийн мэргэжил бол бас бүхэл байгаль дээр болж байгаа үйл явцуудын химийн уруулыг одоо ойлгох. Жишээлбэл бид нар одоо мэдж байгаа Лавуазье гэдэг одоо химчин анх одоо байгалыг судлаад нэг гайхсан зүйл байдаг ш. Тэр нь юу вэ гэхээр ус төрөгч гэдэг хийн төлөвтэй бодис байдаг. Энэ талд нь хүчил төрөгч гэдэг бас хийн төлөвтэй байж байгаа. За ингээд хүчил төрөгч, ус төрөгч гэсэн хоёр хийн төлөвтэй химийн бодисыг нийлүүлсэн чинь ус болоод шингэн төлөвтэй бодис үүсчихсэн. За үүнийг хараад бол одоо тухайн үед химийн салбарын натуралистууд бол маш их гайхаж байсан. Яахаараа хоёр хий нийлэхээр шингэн бол ус болчихдөг юм гэж. За энэ бол одоо бас натуралистуудын анхны одоо ойлголтууд байсан. За түүний дараа бол биологчид бас натурыг, байгалыг ойлгох гээд түүнийхээ хажуугаар хүний байгалыг ойлгох гэж ирсэн. Ерөөсө хүн гэдэг чинь хаанаас гаралтай юм бэ? Тийм. Хүн гэдэг чинь хэрхэн үүссэн юм бэ? Энэ дэлхий дээр анхны нэг эст бий үүсээд тэндээс олон эст биетүүд үүссээр байгаад ингээд хүн үүсч. Одоо нөгөө бидний ярьдаг Дарвины нөгөө байгалийн хүн, байгалийн бүтээгдэхүүн, байгалаас бүтээгдэхтэй өнөөдөр одоо орчин үеийн хүн бий болсон. За энэ хүртэл одоо хөгжлийн процесс явагдаж бид нар байгалаас амьтнаас гаралтай баргалж одоо далайн загастай хүртэл бид нар одоо нэгэн төрөл гэж одоо ярьдаг шүү дээ. Бид нар бүгдээрээ л энэ ерөөсөө энэ дэлхий дээр байгаа бүх амьтад бол нэгэн гаралтай. Тэдний нэг нь бид нар. Тэдрээс бидэрт ялгах юм байхгүй. За байгалийн биш юм бол ер нь хаач юу гэсэн одоо тэр ойлголт бол энэ натуралистуудын одоо ойлголт. За яагаад одоо бид нар энэ натуралистуудын тухай өнөөдөр ярихдаа анхаарах одоо зүйлүүд байдаг вэ гэвэл нэгдүгээр нэгэнд бүх зүйл байгалийн бүтээгдэхүүн юм чинь, байгаль өөрөө бүтээчихсэн юм чинь энээс дээгүүр зүйл байхгүй. Байгалийн биш зүйл энэ хорвоо дээр байхгүй гэсэн ойлголт шүү дээ. За энэ бол маш их чухал хэллэг. Энэ хэллэгийг дахин бодож ойлгохыг одоо оролдох хэрэгтэй. Одоо яагаад гэвэл бүх зүйл байгалийн бүтээгдэхүүн бол ид шид байхгүй. Байгалаас дээгүүр юм байхгүй. Байгалийн бүтээгдэхүүн. Ид шидг болж байгаа. За байгалийн нэгэнд бүтээгдэхүүн энэ хорвоогоор дүүрэн учраас ерөөсөн зүйл байхгүй. Маш их сонирхолтой. За байгалийн нэгэнд бүтээгдэхүүн бүх зүйл байгалаас л одоо гаралтай юм чинь. Тэгэхээр яг уулыг шүтэх хэрэггүй. Яг бол уулаараа л
байгалийн бүтээгдэхүүн. Тэнд одоо ерөөсийн зүйл оноож одоо уулыг очиж уул одоо ярьдаг ч юм уу, уул ойлгодог ч юм уу, ууланд очиж одоо шүтэх ерөөс ямар ширхэг. За жишээлбэл одоо бид нар яадаг вүлээ? Одоо модыг бас хадгаар ороогоод янз бүрийн ээж мод жишээгээр модыг шүтдэг. Гэтэл мод чинь байгалийн бүтээгдэхүүн. Тэнд ямар ч ичид байхгүй, ямар ч ерөөс юм байхгүй. Тэр энэ натурализм бол ерөнхийдөө маш их одоо хүн төрлөختнийг зөв замд хүргэж өгч биднийг өөрөө өөрснийхөө одоо энэ байгалыг ойлгож байгалаас одоо тийм үү мэдж сурч явахд чухал болохоос биш байгаль битгий их одоо утга учир өөрөө гэдгийг хэлээд байгаа юм шүү дээ. Нэгэн тал байгаль одоо байгалыг бүтээгдэг учраас одоо харанхуй шүн болох ч гэсэн одоо байгалийн бүтээгдэхүүн шүү дээ. Нээс одоо бид нар харанхуйгаас одоо айх хэрэггүй. Яг бол нар нэгэнт одоо дэлхийн сүудэрт орсон учраас биднэрт одоо тусч чадахгүй учраас харанхуй болж байгаа шүү дээ. Тэрээс харанхуй гэдэг өөрөө бий болсон зүйл биш. Гэх мэтлэнгийн байгаль байгалийн бүтээгдэхүүн шүү, байгаль байгалаараа л байгаа шүү гэсэн ойлголт бол өнөөдөр биднэрт бол маш их одоо ярих ёстой сэдвийн нэг гэж түрүүн би хэлсэн. За хүн байгалаасаа ямар вэ гэсэн бас нэг ойлголт гарч ирдэг. Бид нар одоо гадаа орчин байгалаа судлахаас гадна хүний байгаль, хүн байгалаасаа хэрхэн бүтээгдсэн. Энэ байгалийн бүтээгдэхүүн хүн чинь ер нь ямар юм бэ гэдгийг бас ойлгох гэдэг. За байгалийн бүтээгдэхүүн хүн бол ерөөдөө хоёр зүйлээс одоо тогтдог гэдгийг бид нар гэж байгаа. Нэгдүгээр бидний ухаан, хоёрдугаар бидний энэ одоо их хэсгээс төрөн бийсэн бие. Бие бол өгөгдсөн байгалийн зүйл. Ухаан байгалаас өгөгдөг. Гэхдээ энэ ухааныг бид нар оюунлаг болгож хөгжүүлэх хэрэгтэй. Хэрвээ бид нар оюунлаг болгож хөгжүүлэхгүй бол инстинкт рефлекс гэдэг амьтан чанараар одоо үлдэнэ гэсэн үг шүү дээ. За ингээд энэ байгалийн одоо бүтээгдэхүүн бие бид нар бол бас өөрөөр одоо ойлгож тодорхойлох ёстой. За гол нь гадагшаага биш дотгошоогоо төвлөрөх л өнөөдөр одоо чухал асуудал шүү дээ. За нэгэн тэр натурализм гэсэн энэ одоо байгалийн тухай байгалыг байгаагаар нь ойлгоорой гэсэн ойлголтыг бид нар монгол хэл дээр монгол дээр одоо юу гэж ойлгох вэ? Ер нь монгол хүн энэ натурализмыг юу гэж ойлгож авдаг. Ерөөсөө монгол хүн энэ байгалыг байгаагаар нь байлгаж чадчихэв үгүй юу? Байгалыг байгаагаар нь хүлээж авч чадчихэв гэсэн ийм дараагийн одоо асуулт гарч ирнэ. За бид нар мэдээж одоо байгалыг бол ерөнхийдөө их өөрөөр ойлгож ирсэн. Ялангуяа одоо бид нар натурализмыг бол ер нь яг одоо Монголын одоо нутаг дэвсгэрэх юм уу одоо хөрсөн дээр буулгаж чадаагүй. Монгол хүн ер нь натуралист биш. Жишээлбэл бид нар мод одоо тахидаг гэж түрүү хэлсэн. Тийм. Байгалийн зүйлийг байгаагаар нь бид нар байлгах чадахгүй очоод одоо хадгаар орогчдөг. За тэгээд хэдэн жилийн дараа нөгөө мод нь нар салхи үзэхгүй байсаар байгаад хөвчдөг. Нөгөө ээж мод нь хөвчдөг. За ингээд бид нар байгалийн зүгээр л одоо байгаль дээр ургаж ирсэн модонд ямар ч одоо хэрэггүй учир утга өгöd ингээд мод хөвчдөг. За нөгөө төгөр бид нар бас уулыг шүтдэг. Одоо уулын оройдоор гараад одоо жишээлбэл одоо ард түмнээ даатгах жах жишээтэй. Гэтэл уул юу ч сонсохгүй, уул ярьж чадахгүй. Зүгээр л байгалийн бүтээгдэхүүн. Харин тэрний одоо гоо сайхныг бид нар очиж эвддэг. Байгаль байгаагаараа байх биш, байгалыг бүр эвдээд дүр төрхийг өөрчлөөд, гоо сайхныг өөрчлөөд янз бүрийн одоо чулуу овоолоод ч юм уу, янз бүрийн одоо модыг нааш цааш нь хөдөлгөөд хадаг хийсгээд ингээд бид нар байгалыг байгалаар нь байлгаж ирс чаддаггүй монгол хүн. За энэ бол бидний одоо натурализмаас дэндүү их холын одоо нэг баталгаа. За байгалыг хүндэтгэхгүй байгаа байдал бол бид нар ер нь натурализм холын шинжилтэй бид байгалыг ер нь хүндэтгэхгүй байна л да. Ер нь байгалыг илүүтэй сөнөөдөг бид нар. Уул нь одоо бид нар одоо үлгэр домог яриад эхлэхээр монгол хүн байгалыг одоо шүтдэг, байгалаа хамгаалж ирсэн гэж одоо ярих их дуртай. Гэтэл өнөөдөр бид нар жинхэнэ натурализмын одоо эсрэг зүйл хийж яадаг. Энэ одоо модыг шүтэх, уулыг шүтэх, даваа шүтэх зүгээр одоо байгаль дээр хэвтэж байгаа чулууг ер нь хөдөлгөж болохгүй маа юм шүү дээ. Гэтэл бид нар яадаг вэ? Байгаль дээр сайхан хэвтэж байгаа байгалийн бүтээгдэхүүн чулууг аваад нэг газар суглуулад овоолоод идэг. Тэгэхээр бид ер нь байгальд хүрч болохгүй маа. Байгалыг байгалаар дээр байлгах хэрэгтэй. Энэ бол натурализмын хамгийн том одоо зорилго. За натурализм ийм л их хэцүү. Монгол хүнд бол ийм л хэцүү ойлголт байхгүй юу? Бид ер нь натуралист одоо болох ёстой байна. Ер нь бол тийм Монгол хүн натуралист болох ёстой. За
яагаад би ингэж хэлж байгаа вэ? Ерөөсөө энэ натурыг ерөнхийдөө бид нар судалж ирж чадаагүй юм шиг байна. Бид нар байгалаа ерөн судлаагүй юм шиг байна. Ерөөсөө бидэрт байгалийн шинжлэх ухаан хөгжөөгүй юм шиг байна. Байгалийн салбар ер нь хөгжөөгүй. За байгалыг тайлбарлаж ирнэ бид нар чаддгүй. Байгалыг ерөөсөө байгаагаар нь тайлбарлаж чаддгүй. Байгаль дандаа заавал нэг утга хөгжөөд. За энэний нэг жишээ бол одоо байгалийн музей гэдэг одоо Улаанбаатарт байгаа нийслэл. Тэгэхээр байгалийн музейд нэгэнт байгаль ингэж бүтээхтэй байгалийн бүтээгдэхүүн хүн одоо санамгчингаас гаралтай байгалийн бүтээгдэхүүн цаанаасаа ингэж байгаль өгөгдсөн гэдгийг бид нар дандаа эсэргүүцдэг. Одоо жишээлбэл тэнгэрээс гаралтай ч гэдэг. Тэнгэр бол бас л байгалийн бүтээгдэхүүн. Тэнгэрт бид нар утгах ямар ч боломж байхгүй. Хэрвээ бид нар натуралист гэвэл би натуралистийн хувьд ярьж шít. За нэгэнт ингэж үзүүлэн байж хаад бид нар тэр үзүүлэн болвол одоо байгалийн бүтээгдэхүүн гэдгээр л ойлгохоос биш бид нар санамгчингаас төрөөгөө гэж хичнээн ч одоо эсэргүүцээд одоо боломжгүй шít. За натурализмын нэг юм нэг ойлголт байна. За хоёрдугаарт нь бидний нэг ярих одоо ярилцлага бол хэрвээ бид нар байгалийн бүтээгдэхүүн биш гээд бид нар санамгчингаас төрөөгөө гээд эхлэх юм бол бид нар нөгөө удамшил гэсэн том одоо байгалийн бүтээгдэхүүнтэй бас зөрчилд орно шүү дээ. Яг бол удамшил чинь өөрөө удамшдаг учраас бид нар өнөөдөр Монгол хүн гэж байгаа шүү дээ. Хэрвээ бид нар одоо санамгчин байдгүй хааны газрын бүтээгдэхүүн тэнгэрээс одоо зайлсан гэх юм бол нөгөө натуралистийн эсрэг болоод бид нар чи удамшилгүй болчихно. Хэрвээ удамшлыг бид нар устгах юм бол одоо бид нар одоо нөгөө Чингисийн удам гэдэг чинь байхгүй болчихно шүү дээ. Тэр юм натуралист гэсэн энэ натурализмын ойлголт бол маш их төвөгтэй ойлгоход монголчууд бид нар энийг маш их зөв ойлгож энийг бас хэрэглэж сурах хэрэгтэй байна. Бид нар одоо түрүүний хэлдгээр натуралист болох хэрэгтэй. За бидний тойрон ер нь натурализм гэдэг сэдвээр би одоо түрүү хэлсэн бид натуралистууд биш гэдгээр яг бол бид нар эргэн тойрон байглаа ерөнхийдөө одоо их эрсдэлд оруулдаг. Байгалыг бид нар байгаагаар нь байлгаж ерөөсө чаддаггүй. Түрүү хэлсэн шүү дээ. Модыг одоо хадгаар ороодог, уулын чулууг байж байгаа газраас нь хөдлөгчдөг. Тийм. За үүнтэй одоо адил бидний одоо байгальд ийм хор нөлөөтэй байдал маань бол уул уурхай, аялал жуулчлалаар их ажиглагддаг шүү дээ. Уул уурхай гэдгээр бид нар одоо Монголын одоо нэг ээж байгалаа маш их устгалаа шүү дээ. Тийм. Ээж байгалгүй болчихлоо шүү дээ. Уул нь одоо бид нар чинь одоо нутаг усаа их л одоо дахиж шүтдэг байсан. Харин ч бид нар нутаг усныхаа дайсан болж хувирсан. За аялал жуулчлал нэрийн дор одоо машинтай хаалвал хайшаа одоо давхиж очиж сайхан одоо байгалийн тэр байгалыг байгаагаар нь байлгаж чадахгүй бид нар бол ерөнхийдөө их хөнөөж эрсдэлд оруулж маш их одоо хог хайдгийг бид нар бол бас өөрсдийн амьдралын жишээнээс мэднэ. Тийм учраас бид нар өнөөдөр миний одоо энэ хэлэх гээд байгаа энэ натурализм гэсэн шийдвэр бид нар ер нь натуралист болж байгалаа байгаагаар нь одоо байлгах цаг ихсэн шүү гэдгийг одоо нэгдүгээр хэлэх гэж байна. За хоёрдугаарт бид нар одоо Улаанбаатарт байгаа хүмүүсийн хувьд одоо юу гэж ярих вэ гэвэл одоо бидний өмнө байгаа одоо богд уул бол монголчуудын одоо натуралист бишийн одоо нэг жишээ шүү дээ. Уул нь бол хуучин чин богд ууланд буг согоо одоо урамддаг байлаа. Тий зүгээр одоо буг согоо зайсан луу бууж ирээд хүүхдийн парк орчход буцдаг байлаа шүү дээ. Тий за өнөөдөр бид нар тэр буг согоог устгахчсан. Нөгөө зайсангаа уул буг согоо амтны хүрээлэн болох ёстой байдал тэндээ байшин бариад өөрснөө тэнд бөөгнөрчихсөн. Богд уулаа ерөнхийдөө байгалийн байгаа төрхийн алдагдуулчихсан. Тэгээ ямар ч утгагүйгээр одоо цэцэг гүнд гарч одоо хадаг өргөж мод бас модонд хадаг уйж ямар ч утгагүйгээр тэнд сүү одоо цацаж хад чулууг одоо охирдуулдаг. Иймэрхүү байдлаар бид ер нь эргэн тойрон байгаа байгалаа байгаагаар нь байлгах чадахгүй. Хэрвээ бид нар байгалыг шүтнэ гэвэл хэдвээ Монгол хүн их байгальтай хайртай гэх юм бол хамгийн түрүүнд одоо богд ууланд бух согоотой болох хэрэгтэй. Ээж бодоо байгалаа бид нар устгахгүй ээж байгалаа дахин сэргээе гэвэл одоо Орос орноос юм уу Хятад орноос бух согоо авчираад буцаагаад богд ууландаа одоо бух согоо амьдэрдэг. Байгалыг байгалаар нь одоо байлгаж чаддаг ийм монголчууд болох хэвээр. За ингээд натурализм гэсэн энэ одоо маш их төвхтэй маш их одоо ойлгох хэвээр ухамсарлах хэвээр энэ сэдв болвол биднэрт одоо хамгийн их хэрэгтэй сэдв юм байна. Өнөөдөр бид нар натурализмыг ярьж бүгдээрээ монгол хүмүүс натуралист болох хэвээр юм байна гэсэн дүгнэлтэнд л
эндээс одоо хүрэх ёстой байгаа. За энд л одоо бид нар хүрч чадж бид нар натуралист болж чадах юм бол жинхэнэ одоо натурализмыг Монголын хөрсөн дээр буулгаж ирлээ л гэсэн үг. За үүнд одоо би одоо бас анхаарал тавьж та бүгдийг одоо натуралист болно гэдэгт одоо бас нэлээд итгэлтэйгээр энэ лекцийг бэлдсэн. За анхаарал тавьсанд баярлалаа.